унж үзцгээе. За өглөө. Самцны хүмүүст үзэгчтэй мэйл мэдчилж байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээр бид бүхэн одоо та бүхэнд зориулсан одоо Minecraft-ийн жижигхэн туториал маяг имжлэг хийх гэж байна. За энэ туториал нь юу вэ гэхээр та одоо иймэрхүү өндрөөс унахтаа өгдөг. Өгөхдөө та энд байгаа инвентарийгаа бүх юм алддаг. Armor энэ төр бүгднийг алддаг. За тэгээд энийг та яаж засах вэ? Өгсөн ч хизээч инвентарийгаа алдахгүй болохгүй гэдгийг би хичээл заах гэж байна. За тэгэнгүүт та ийш ороод ингээд game rule гэчээд keep inventory гэчээд алталт нь true гэж чих хэвээр. За та энэ true гэдэг ямиг бичээгүй тохиолдолд энэ ажиллахгүй гэсэн үг. За тэгээд илгэн. За тэгэнгүүт game rule keep inventory has been updated to true гэж байгаа. За ийм бичих гарсан бол одоо ажилласан байна гэсэн үг. За одоо унж үзцгээе. За өглөө. За ингэсэн ч одоо таны бүх айтмууд чинь хэвээрээ байгаа. Яг адилхан бүр яг нэг чиглэл блок алдагдаагүй. Яг юм байгаа. За тэгээд ийм байна. За тэгээд одоо би та бүхэндээ энэ inventory-ийг яаж буцаагаад одоо унсан чи inventory-т айтма алдах вэ гэсэн юмыг зааж өгцгөөе. За тэгээд одоо та яаж саяны трүүгээ идэхгүй болгох талаар зааж өгцгөөе. За тэгэнгүүт ийш орж агаад game rule keep inventory гэжээд арталт нь false гэж чинь ингэж ягсан хараад аваарай. За ингэнгүүт game rule keep inventory has been updated to false гэсэн юм гарч ирж байгаа. За одоо бүгдээр унцгаая. За одоо ингээл унсан бол одоо таны айтмууд чинь алдагдсан байгааг та бүхэн харж байгаа. За тэгээд энэхүү туториалыг үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд subscribe мөн лайк харамгүй өгөөрэй гэж хүсье. За тэгээд мөн сая хэлсэн мөн нийгэм хэлэхэд одоо би утсаа форматлцсан болохоор миний хамаг юм устцсан байгаа. За тэгээд нэг цаар бичлэг хийгээгүй байгаа. За тэгээд заав муутай байсан. За мөн одоо утсаа форматлцсан болохоор суулгахын юм их байлаа. За тэгээд энэхүү бичлэгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд бүгдээрээ хамтдаа 300 subscribe хүрсхийн төлөө урагшаа зүтгэцгээе. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.